Нэг амьсгаар. За юу яцхан guys. Хайрбаа өхлийн дараагийн ангаар энэ Vaulted Halls Entombed. Энэ хөтөх аимшигт харанхуй агуу дотор өрнөн. Энэ газар хүний царайтай аимшигт аалзнууд шнугдж байдаг бөгөөд дэлхийг сүрүүлэх нууцчинд байгаа. Зэвсгэлсэн дайсагнагч бүлэглэл хэд хэдэн хүнийг барьцаалан энэ агуу руу зугтсан байдаг. Харин тэднийг аврахаар илгээгдсэн тусгай хүчний баг дайснуудын мөрийг аль хэдийн олсон байна. Нөхцөл байдлыг өдөрлөгтөө мэдгдсэний дараа багийн ахлагч цэргүүдэд дагуулan агуу руу орно. Харанхуй өнгөлд орохын өмнө бүгд шүний харааны төхөөрөмжөөр зүүж ямар ч аюулд бэлэн болжээ. Гэвч нилээ хэдэн минут явсан ч тэд дайснуудаа олж чадсангүй. Яг тэр үед эмэгтэй цэргүүдийн нэг нь ханан дээр гэрэлтэж байгаа хачирхалтай шингэн байгааг анзаардаг. Тэрээр хутгаараа багахан эсхийг авч ялгсан ч хинч яг энэ зүйл юу болохыг мэддэггүй. Тэд цааш хэдэн 100 м явсны дараа газар твтэх шинэхэн арга ястай таарав. Хамгийн аимшигтай нь тэр хүний биед ямар ч шарах байгаагүй зэрэгцээ махан бүхэлдээ алга болсон байдаг. Таних тэмдгийг нь шалгахад энэ хүн тэдний аврахаар ирсэн барьцаалагдсан хүмүүсийн нэг болох нь тодорхой болдог. Удалгүй урд хэсэгт харуул хийж байсан цэргүүд мөн адил хоёр арга яс олноо. Тэдний бие чи яг ижил байдлаар махгүй болсон байдаг. Гэтэл гинэт алсаас буун дуу сонсогдож бүгд сандарч бэлэн байдалд ордог. Нэг зэрэг ахлагчтай ухрах санал гаргав. Учир нь аврах ёстой хүмүүс нь аль хэдийн үхсэн байсан тул тэдний үлдэгдлийг авчрах нь хамгийн зөв шийдвэр болсон байдаг. Гэвч ахлагч бууж өгсөнгүй. Цааш нь явбал илүү том олд хүлээж байгаа гэж итгэж багийнхаа эргэлзээг үл тоон урагшлах тушаал өгдөг. Тэднийг цааш явж байтал ард тоцорсон нэг зэрэг дээр гэрэлтсэн хүний царайтай хачирхалтай аалз гэнэт унж ирв. Зэрэг айсандаа түүнийг салгаж хаяхад хамт явсан нөхд нь шууд л гიშгэ тусдагчдаг. Гэвч энэ жижиг үйлдэл тэдний хамгийн том алдаа байсан юм. Учир нь удалгүй агуун гүнээс хэдэн 100 хэдэн мянган хүний царайтай аалзнууд гэнэт гарч ирэн тэднийг бүслэв. Цэргүүд бууга гаргаж ухрах зураа гал нээж эхэллээ. Гэвч хоцорч байсан цэрэг аалзнуудын тунд үлдэж хэдэн секундын дотор зөвхөн ясан л үлддэг. Үлдсэн 3 цэрэг амьд үлдэхийн тулд зуухтаж эхэллээ. Аз болоход агуу улам өргөсөж тэд асар том задгаа талбайд гарч ирдэг. Энд гарч ирэхэд аалзнууд тэднийг хөөхө болсон тул цэргүүд амс хийж чадав. Гэвч тэд эргээ харахад агуйн гүнд нуугдсан асар том сүм байгааг олж хардаг. Тэд сүмийг гайхан харж байх үед дотроос нь хачирхалтай ойлгомжгүй чимээ сонсогдсоор л байдаг. Яг тэр мөчөд багийн ахлагч сүмийн төв хэсэг рүү гүйж буй үлдсэн хоёр дайсныг олж хардаг. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр бууга өргөж хоёр дайсныг шууд будан унгаадаг. Гэвч эмэгтэй цэрэг өөр нэгэн зүйлийг анзаарсан байв. Сүмийн арын хэсэгт байрлах жижиг нүхнээс гэрэл гарч байсан бөгөөд тэр магадгүй эндээс гарах гарц байж болохыг ойлгож тэд яаран тэр зүг рүү хөдөлдөг. Гэвч тэднийг замдаа шин төрлийн мангасууд хүлээж байдаг. Тэр амтад бүх биеэрээ хурц зөргөстэй бөгөөд дугуй шиг бөөгнөр өнхөрч цэргүүд рүү дайрч эхлэв. Тэд яг л цэргүүдийг өөрсдийн үр төлөв болгох гэж байгаа мэт аимшигтайгаар орцоор л байдаг. Цэргүүд бууга өргөн тасралтгүй галлаж хаяа гарнаач хизээр л. Гэвч эдгээр мангасууд огтхон ч айсангүй. Тэд сум дэлбэрэлтийг үл тоон улам ойрцоор л. Удалгүй тэд үлдсэн сүүлчийн цэргийг ч устгав. Харин ахлагч болон эмэгтэй цэрэг азар сүмийн дотор орж амжлаа. Хачирхалтай нь гаднах мангасууд сүмийн үдэн түрээд зогссон бөгөөд тэд дотор байгаа ямар нэгэн зүйлээс айж байгаа мэтэл байдаг. Гэвч нөхцөл байдал тийм сайн байсангүй. Ахлагчийн гарт өрдөө ганцхан гарнат үлдсэн бол эмэгтэй цэрэгт зөвхөн жижиг гар буулв. Харин сүмийн гүнээс сонсогдох үл мэдэгдэх чимээ тэднийг улам түгшээсээр л. Эмэгтэй цэрэг өөр гар цаагаар оролдож байх үед ахлагч ямар нэгэн зүйл татагдсан байд сүмийн гүн рүү алхаж эхэлдэг. Түүний хар цаасурж өөрийн хүсэлгүй болсон мэтэл байдаг. Эмэгтэй цэрэг өөр сонголтгүй болсон тул араас нь дагахаас өөр аргагүй болов. Удалгүй тэд сүмийн жинхэнэ үзийг олж мэднэ. Энэ газар зүгээр нэг эртний сүм биш. Харин энд асар том мангасыг хорж байдаг. Тэр амтан бараг 100 м өндөртэй маш олон үстэй авраг бит байдаг. Мангас тэднийг хармагцаа хүчтэй зочрлын тохио гаргаж эргчлөөгөө өссөн мэт аимшигтайгаар архирдаг. Тэр дуун зүгээр нэг чимээ биш бөгөөд энэ нь хүний оюун санаанд шууд нөлөөлдөг хүчтэй долгион байдаг. Хоёр зэрэг толгоогоо атгаа өвдөж удалгүй газар тунав. Хэсэг хугацааны дараа ахлагч ухаан санаагаа бүрэн алдсан байдаг. Тэр мангасын өдөрддөг хүүхэлтэй болсон мэт хөдөлж гартаа байсан гарната барин мангасын барьж байсан гинжим механизм руу алхаж эхэлдэг. Эмэгтэй зэрэг энэ бүхнийг хараад айж хоцрох үедээ тэр мангасын дурсамжийг мэдэрч эхэлдэг. Тэр асар том биетэн өрд нь өөрийнхөө ертөнцийг бүрэн сүрүүлсэн байдаг. Түүний уур хилэн ямар аимшигтай үр дагавар авчирсныг тэр мэдэрч ойлгодог. Ахлагч мангасыг суллах гэж байгааг мэдсэн эмэгтэй цэрэг бүх хүчил шавхан босож яг цагт нь түүнийг дүлхэн халдуулав. Гэвч хариуд нь ахлагч хутгаа гарган түүн рүү дайрдаг. Өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон эмэгтэй цэрэг хамтрагчаа буудаж унгав. Ахлагчигаа дэргэд зогсохдоо тэр уур айдас хоёрын дунд байсан бөгөөд тэр дараа нь бууга гаргаж авраг мангас руу бүх сумаа
давхтал бууддаг. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Мангасын зузаан арьс ямар ч гэмтэл аваагүй байдаг. Харин эсвэргээрээ мангас одоо түүнийг ч бас удирдахаар оролдож эхэлдэг. Гэвч эмэгтэй цэрэг бууж өгсөнгүй. Тэрээр өөрийн нүдийг сохолж өөрийгөө дүлий болгосноор мангасын дуу хоолой болон сэтгэлд нөлөөлөх хүчийг эсэргүүцэв. Ингэснээр тэр хараал шингэсэн энэ газараас амьд гарч чадсан юм. За тэгээд энэ түүхийн гол зорилго нь заримдаа амьд үлдэх цорын ганц арга нь дайснаа ялах биш. Харин түүний нөлөөнөөс өөрийгөө хамгаалах явдал юм гэж би ойлгож байна л да. За танд бас ямар сэтгэл төрснөө доор комент хэсэгт үлдээгээрэй. Лайк болон коммент үзүүлэлтээр ангиуд хурдан орно шүү. За тэгээд дараагийн итгэж түүхээр уулзлаа. Түр бай бай.